Эрхэм буудагч нэвтрүүлгийнхаа үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Галч усыг цуглуулагч Гандлага ахыхаа бас офис дээр бас ирсэн байна. Өөрөх нь сонин цуглуулгатай бас танилцах гээд ирсэн байна. Яа, бидний хийж байгаа үйлч одоо хүний анхаарлыг их үд татсан байна тий. Харин тийм энэ бол Монгол улсад Монголын хэмжээнд бол анхных. Тийм тэгээд бас сонирхолтой зөндөө олон хүмүүс оролцсон байна. Бас үнэхээр сайхан нэвтрүүлэг болж байгаа шүү. Энд их баяртай байна. Ер нь бол шүүмжлэл ер нь баг сонсоогүй шүү. Тийм. Тэгээд тэр хоёулынхын нэг анхны дугаар дээр тэр яасан шүү дээ. MP40-ийг яриад тэрэн дээр нэг өвгнийг тухай ярьсан да. Санаж байна. Тэр хүний малчин өвгөн. Тэр малчин өвгний чинь одоо ач нэг юм нэг хүн холбогдсон шүү. Манай тэр үнд манай адмаа багамаа гэдэг ярьсан шүү. Ямар сайхан юм те. Тэр чинь бол яг жинхэнэ бодит байгаа шүү дээ те. Тэр өвгөнд ангийн захирч өөрхөн амт тэгээ тухайн хамгийн үнэтэй бэлгэл MP байсан те. MP-г өгсөн. Өвгөн дэрийг үзэнээс зүрсэн. Ганцаа нэрцээ атах чи те. Тэр бас яг л бодит түүх шүү дээ. Гоё юмсэн. Тэгээ тэр үшгээ бас бид нар өнөөдөр дэлхийн одоо дэлхийд бас алдар цуугаад төгсөн нэгэн зохион бүтээгчийн хийсэн галц усыг буюу одоо SVT 40 гэдэг энэ сайхан зэвсгийг Гандлага одоо цуглуулгаас нь бас та нартай танилцуулах гэж байна. Тэгээд сайхан байна. Тэгээд энэ чинь бас нөө захиалга байсан тий. Санаж хүмүүсийн комментэн дээр SVT 40-ийн тухай яриач гэдэр гэсэн байсан тий. Тэгээд бодож исэн. За тэрийг ярихын миний цуглуулгандаас миний бас хамгийн дуртай буунуудын нэг хайртай буунуудын нэг энэ SVT 40 байгаад. За энэ бууны үтсэн түүх гэдэг бол 1936 онд Оросын улаан арми одоо тухайн тэгээд ажилсан дээр нэг улаан арми гэж байлаа шүү дээ. Тэгээд ГАО гэж байсан. Армийн зэвсгэл мэддэг одоо Главное артиллерийское управление гэж тэгээд тэдний зөвлөмжөөр одоо ер нь явган цэргийн галын нэгтгэрлийг нэмэгдүүлэх үүднээс автомат юм өөрөө буудаг зэвсгээр одоо бүрэн хангая. За мосины одоо нөгөө замаг татдаг нэгээр гараад бол одоо энэ тухайн үеийн шаардлагыг хангахгүй байна. Ангиудыг буцаагаад одоо гар пулемотор юм уу ДП пулемотор шүү бол одоо өөр пулемотор ингэхлээр зардал өндөртөө, өртөг өндөртөө болоод за тэгэхээр цэрэг болгоныг одоо юм автомат буугаар хангая гэсэн тийм үзэл баримтлал явж эхэлсэн. За тэгээд өнний дагуу 36 онд анхны уралдаан зарлаад за тэнд бол нэлээд олон хүмүүс буугаар оролцуулсан байдаг. Дегтяров байдаг, Фёдоров автомат үлдэр орсон байдаг. За тэгээд Симонов, Токарев хоёрын буу ер нь үлдсэн байдаг. За 36 он гэхэд бол Симоновын ASV гэж байна шүү дээ. ASV 36 автоматическая винтовка Симонова гэж. Тэр үжил зэвсгэлд орцсон байсан. Гэхдээ тэр буу одоо бас анхны одоо автомат буу гэдгээрээ байсан болохоос яг тухайн үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байсан. Хүнд байсан. За тэгээд одоо энэний жишээ нөгөө хийм бүлүүр нь дээрээ байгаа шүү дээ. Тэрний хажууд дээрээ байх жишээ нэ. Тэгээд ийм бандар магазин 15 сумны их том овртой ч юм уу. Ер нь тийм байсан учраас ер нь энэ ASV-г солиод за дараачийн одоо тухайн үеийн шаардлага хангасан буу яа гэсэн. За тэгээ 36 оны уралдаан зарлагдаад 38 онд дүгнэхэд за Токаревын SVT 38 гэдэг одоо яг энэ яг л ер нь энэ л дээ. За тэр юугаараа өөр байсан гэхлээр за энэ уртлын дөөл намсгагч нь арай өөр. За энэ замгийн бариул өөр. За тэгээд энэ гал хамгаалагч нь арай өөр байсан гэж. За нэг тиймэрхүү юмнуудаараа бас нөгөө сүмбэн хажуу тал дээр. Тийм. За тийм байсан. За энэ харааны самбараас арай өөр байсан байна. За нэг тиймэрхүү юмар 38 гэдэг буу энээсээ арай энэ бол 40 л дөө. SVT 40. За энээс арай өөр тийм загварын буу зэвсгэлд авсан. За анги салбаруудад очисон. За цэвэрлэгээ үйлчилгээ байнга шаарддаг юм байна. За тэгээд сэдвэг материалны хүнтэй юм байна. За хээрийн нөхцөл засвар их боломж бас бага байд юм байна гэд. Гихчний одоо нөө сул талууд нь гарч ирсэн. За тэгээд тэрний яг бүр илэрлэл нь бол нөө 39 оны Орос Финляндийн дайн биш өвлийн дайн гэж ярьдаг. За тэн дээр Оросууд мэдээж энтэйгээ орсон. За тэгээд тэнд яг өвлийн нөхцөлд одоо яг үннийг битсэн л байдсан билээ зүгээр үзээгүй замаг нь хагараад унжижсэн гэж 40 градусын хүйтэнд. Тэгэд ингээд одоо метал юм шаазан шиг хагараад бутраад унчижсэн гэж байгаа байхгүй замаг нь өөрөө одоо энэ замаг. Гихчний тэгэхээр одоо юу гэдэг энэ метал боловсруулалтын чанар тухайн тэр юм хангахгүй байсан байна. За өвлийн яг тэрийг бол дийлдгүн байна гэдэг ийм дүгнэлт түрээд
За тэгээд яг байлж исэн ангиудаас энийг дайны яг байлдааны явцад энийг буцаад татсан байдаг. Айгу ховор тохиолдол доо. Байлж байгаа ангиас тий сэргээс нөгөө одоо юу гэдэг дасцсан гэдэг юм уу буудаа сурцсан хараалцсан одоо нэг зэвсгийн авангууд оронд нь мошиныг юм тоогчихсэн. Тийм байдаг. Гэтэл яг тэр СВД 38-ыг Финляндууд маш ихээр нь олзуулсан байдаг. Одоо нэг Оросын 2ч дивизид энд бүр бүслэгдээ сүрсэн шүү дээ. Нэг нь танкын бригад, нөгөөх нь явган цэргийн нэг дивиз дээ. Тэр мөрөн дээр бол Финляндууд энийг маш ихээр нь олзуулж байгаа. Одоо маш одоо юутай зэвсэг бол таарсан. Үнэтэй. Тийм трофей байсан. За тэгээд дайны дараа Токровын бууга янзлаад сайжруулад за тэгээд СВД 40 гээд одоо яг энэ загвар гарч ирсэн. За энэ бол одоо түрүүчийн нөгөө дутагдлуудыг бүгдийг арилгахыг хичээсэн боловч гэхдээ яг энэ өөрөө цэнэглэгдэх буунд байдаг одоо өөрийнх нь тэр дутагдaltaй чанарууд бол үлдсэн. Хэдийгээр багассан ч гэсэн үлдсэн тий. Одоо байнгын тослогоо үйлчлэгээ шаарддаг. Байнгын нарийн одоо юу байдаг. За шороо тоос яг байлдааны нөхцөлийн юуг бол бас яг тэрэнд аваад явхад бас өндөрлөлтэй байдаг. За гэхдээ энэ буу хэдийгээр тийм байсан ч гэсэн за үнэхээр бол явган цэргийн анги салбарын галын нэвтрэлэг бол хамаагүй нэмэгдүүлсэн. Одоо жишээ нь ганц энэ СВТ-д цэрэг 4 машины цэрэгтэй, машины винтовтой цэрэгтэй тэнцэхээр галын нэвтрэл үзүүлж ирсэн. Тэр чинь шал өөр байгаа зү. Тийм л дээ чинь. Тийм. 10 сумтай болчихж байгаа. Тийм 10 сумтай болчихж байгаа. 5 сумнаа. Тийм нөгөө чинь одоо ажиллагаатай. Тийм 10 сумны магазинтай. Дараад 10 сум гарна. Нөгөөд чинь энэ хавчаартай сумтай. Энийгээ хийгээд замгаа татаад 5 буудаа дахиад хийгээд энэ хооронд мэдээж цаг хугацааны хувьд бол тэс өөр үр дүн гарна. Тэгээд тэр утгаараа бол үнэхээр агуу байсан. Одоо жишээ нь СВТ 40-т салаа өөрөө баг ротын хэмжээний галын нөлөө үзүүлэх хэмжээнд очиж байгаа байхгүй юу? Ротоос баг илүү гарах хэмжээний. За тэгээд тэр нь бол одоо үнэхээр галын нэвтрэлийг сайжруулж үнэхээр сайн байжээ гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг. За тэгээд дайн хэллээ. За Оросын харимт яг тэр тухайн үеийн доктрин нь бол одоо галын нэвтрэлийг сайжруулна гэдэг үгнээс ангиудыг нэлээд их хэрэг хангасан байсан. За үйлдвэрлэлд 38 оноос эхэлсэн гэхэд багаар үйлдвэрлэж байсан. Нэг жилдээ нэг 60 70 мянга. За 40 онд энийг бараг сая орчим үйлдвэрлэсэн. 41 онд бол бүр бас очин сая орчим нэлээд ихийг үйлдвэрлэж байна. За тэгээд ангиудад нэлээд хангагдсан. За тэгээд 41 оны нөгөө Блицкригийн одоо Оросын улаан харин бол одоо сүрсэн шүү дээ тийм. Тэгэхэд одоо хэдэн аримч одоо устгаглаа, хичнээн ч хүн озлогдлоо. Тэр хэмжээгээр энэ зэвсэг бас германуудад олдогдсон байдаг. За герман зэргийн хамгийн үнэтэй трофей буюу олзны одоо хүсэн хүлээдэг трофейн энэ бус зэвсэг бол даарсан байдаг. Энэ буу зэвсэглэлээс одоо ерөнхийдөө хасагдах шаардлага яг Москвагийн дэрэг тулаанаас эхэлсэн. Өвөл нөгөө тулаан болсон тийм. Тэгэхэд үжээ Москвагийн дэрэг гэхэд Оросын кадрын хайрын бол ер нь дууссан байсан шүү дээ. Тийм. Үндсэндээ бол одоо нөгөө бэлдэж ийсэн. Тийм. Бүгд байхгүй. Тийм. Тэгээд одоо нөгөө шинээр татсан, бэлтгэгдсэн одоо резерв буюу нөгөө бэлтгэл байсан зэрэгээ татаж авчирсан. За нөхдүүдэд одоо яг ийм нарийн автомат ажиллагаатай гэдэг юм уу ийм зэвсэг бол заад сурган тэгээд тэрийг эзэмшнэ гэдэг бол бас нэг цаг хугацааны хоёрт одоо тэгээд бас бичиг үсгээс ахуулаад зөндөө юмний асуудал байсан учраас ангиудад одоо шинээр байгуулсан ангууд бүгдэнд машин өгч эхэлсэн. За тэгээд энэ маань өөрөө татагдж эхэлсэн байна. За үйлдвэрлэх нь ерөнхийдөө үйлдвэрлэлээс багасгасан байгаа. Тэгээд эн чинь одоо жишээ нь юунд туул хотын зэвсгийн үйлдвэр байсан бол дайны явцад нүгсэн шүү дээ. Урал руу. Тэгээд урал руу нүгж очихдоо нөгөө туулын үйлдвэр өөрөө бүр энэ СВТ 40 үйлдвэрлэх болоод нөгөөх маань нэг талдаа машиныг нь том нөгөө талд нь БТР-ээс шүү дээ. Танк сургууль буу үйлдвэрлээд эхэлсэн байдаг. Тэгээд тийм утгаар ингээд үйлдвэрлэлийн юу бол тоо хэмжээ багассан байдаг. Тийм. Ер нь нийтдээ хэдэн ширхгийг үйлдвэрлэсэн бэ? Ер нь нийтдээ энэ нэг 2 сая гарan 2 сая 200 мянга гэсэн тоо байд юм лээ. За тэгээд энэс явган мэрэгэн буучих гэдэг нэг 60 мянга орчим хийсэн байдаг. За мэрэгэн буучихын юугаар ялгаатай гэхээр одоо энд байгаа энэ замгийн араам дээр энэ ховл тий дурангийн суур ордог. Тэгээ ийм ховлтойгоор үйлдвэрлэгдсэн байдаг. За тэгээд өөр мэрэгэн буучихын бусдаасаа юугаар ялгаатай байгаад байгаа юм бэ гэхээр гол төмрийн боловсруулалт өөр байсан л гэж ярьдаг. Зүгээр Оросуудын яг тэр туулын үйлдвэрийн жишээ нь зэвсгийн мастер хүмүүсийн тэр дуртгал үзэхлээр
яг мэрэгэн буучийн винтовын зориулж одоо тэгж гол төмөр бид нар боловсруулж исэн юм бол бага ховор. Тийм нөхцөлч зарим нь бол байгаагүй. Жишээ нь туулын үйлдвэр гэдэг чинь туул хотын зэвсгийн үйлдвэр гэдэг чинь өөрөө хаан засгийн үед байгуулагдсан. Тийм тоногдох хөрөмж юмнууд нь бол нэлээд ингэсэн. Тэгээд мэрэгэн бууч буюу одоо юу яаж сонгодог байсан бэ гэхээр одоо энэ гол төмрийн янд татж байгаа нөгөө багж байгаа шүү дээ. Тоногдох хөрөмж. Тэгээд тэр чинь одоо нөгөө хутга мутгын минь гэдэг нэг солидог бай таарна шүү дээ. Одоо яа та энэ 200 гол төмөр боловсруулаад утгын солидогч гэдэг юм уу тийм. Тэгэхэд нөхдөөд шинэ одоо тохиромжтой шинэ хутга фрезерийн хутга хийгэнгүүтээ эхний 20-ыг ч юм уу тийм авдаг байсан. Тэрний нөгөө нэг боловсруулалт нь маш нарийн алдаа байхгүй. Тэр нь бол мэрэгэн будагч тийм мэрэгэн будагч шиг болгож авч үлдээд нөгөө цаашаа болохоор ердийг болгож ингэж гаргаад. Мосны яг тэгээ тийм байсан гэж Оросын яг өөрийн тэр зэвсгийн үйлдвэрт ажилласан мастер эдрийн дуртгал байд юм билээ. Түүнээс яг ингээд мэрэгэн буучийн винтов шүү. Энийгээр өстө мэрэгэн бууч хийх гэж байгаа юм шүү гэдэг ингээд хийжсэн тохиолдол нь бол бага гэсэн тийм байт юм. Тэрийг бол одоо яг тэр дуртахтай нэг нь үзэж байгаа. За тэгээ энэ бууны өөрийн одоо зарчим ажиллах зарчим бол хийм бүлдүрийн систем тий. За даринхийн үйлчлэл өөрөө гол төмрийн дээр байрлаж байгаа нөхөр дээшээ үйлчлээд энд замгийн арга хийм бүлдүр байгаа. Хийм бүлдүрийн богино явуултаар явагдаад за хийм энэ ардлын хийм бүлдүр өөрөө замганд үйлчилж цохиж өгдөг шүү дээ. Цохиж өгөөд одоо автомат ажиллагаа явуулнаа. Энд чинь яг ингээ харах юм бол скиз гээд бидний мэддэг бол ер нь бол их адилхан төстэй явж байгаа тийм. Энэ ер нь одоо бидний мэддэг скиз байна. За свэдэ байна. Тийм, свэдэ тийм. Энэ бол яг нэг энэ автомат ажиллагаа хийм бүлдүрийн систем бол ерөнхийдөө адилхан. Нэг тийм ялгараад байгаа юм байхгүй. Ер нь бол. За тэгээд энэ задлж үзэх үү. За тийм. Тэрнээс гадна энэ түрүүн ярьж байгаа мошны винтов гэдэг одоо свэдэ 40 гээд энэ хоёрын үнэ нь одоо үйлдвэрийн өртгөх нь бас ямар байсан юм бэ? Үйлдвэрийн өртгөх нь төцөө өрөлтөө. Тийм мэдээж чинь илүү нарийн эзэлтэй. Дайны үед одоо Оросод мошны нэг винтов ерөнхийдөө 70 рубль 20 копеек гэсэн нэг тийм тоо байт юм бэл. Тэгэхэд энэ өөрөө одоо свэдэ 40-ыг үйлдвэрлэж исэн. Анх бол одоо тэр дайны өмнө үйлдвэр дөнгөж эхэлж байгаад 210 рубль гэж исэн гэж байгаа. Тэр хамаагүй үнэтэй. Бараг 3 мосны үнэтэй. Тийм байсан байгаа байхгүй. За яг сүүлд нь үйлдвэрүүд нөгөө одоо дадлагжаад хүмүүс нь сайжраад тоног хөрөмжөөгөө өртгөө арай багасгаж ирсэн. Тэгэхээр энэ 160-аас доош буугаагүй л байна. Тийм байна. Тэгэхээр энэ яаж бодсон өртгийн хувьд бол юм. Тэгээ эн чинь бас 2 сая орчим гэхээр чинь ер нь тоогоор нь үзэх юм бол босод зэвсгүүдтэй харьцуулах хамаагүй бага цөөхөн тоогоор юм ба шүү дээ тийм. Одоо жишээ Мосны винтов 16 сая идэр гэсэн тоо явагдаад байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд тийм учраас ППШ пулемет гэх чинь ППШ 41 тийм. Пистолет пулемет тэр 6.5 сая. ППС гэх чинь 2.6 сая. Тэгээ бодохоор чинь тэгэхээр бол бас үнэтэй цуглуул болох юм. Ховор тооцоо чинь 2 саяас чинь ер нь бол яг ингээд бүтэн ажиллагаатай шаардлага хангасан өнөөдрийн яг юутай юу бол бас цөөхөлтөө ховрол болж байгаа. Тэгээд дээр нөгөө нэг үйлдвэрлэх процесс тийм. Жишээ нь машиныг үйлдвэрлэх одоо жишээ нь нэг свэдэ энэ 40-ыг үйлдвэрлэх хугацаанд машины 4 винтов хийж исэн гэж байгаа байхгүй. Хүн цаг нь тийм. Тэгэхээр бүтэем шал өөр байсан байгаа байхгүй. Тэгэхээр дайны үед одоо нэг автомат бууддаг буугаар нэг зэрэг зэвсгэлэх үү? 4 зэрэг зэвсгэлэх үү гэдэг тэгэл сонголт бол аанаа ахна ойлгомжтой. За тэгээд энэ дээр хэдүүлээ одоо юугаа яриа те. Бүтэц зохион байгуулалт. За нэг задлаад зя ингээд таг тий. Яа байлдааны буцаах бүрш. Тэгээд замгийн араам доошоо ундаг замаг. Ерөөсөө л ийм маш энгийн юм дээ ингээ харахад бол тий маш энгийн байгаа үү. Тийм байна. Бууны хагас задаргаа ерөөсөө 4 хэдэн автоматаас зөв байгаа үү. Тийм. АКМ-с ерөөсөө л ийм юу байсан байгаа да. Маш энгийн хэлсэн байгаа байхгүй. Үнэхээр бас энэ гайхалтай тал нь. За тэгээд зохибуулгын механизм нөгөө тий юуныхтай адилханаар хийгдсэн. Тэгээд одоо энд бол ерөөсөө за тэгээд урагшаа явах юм бол бас нэг би түрүүний харъя гэдээсэн. Энэ сүмб гэхэд бас гоё хийсэн мөлий. Энэ арай тийм шүү дээ. Энэ дээр төгжээтэй байхгүй. Ингээд энэ дээр моторж унахааргүй. Тийм моторж унахааргүй хизээч яхааргүйгээ сүмбэ хийгдсэн байдаг. Тэгвэл зүгээр өөр сүмб чинь зүгээр хийгдсэн байдаг шүү дээ. Тийм.
За тийм тэгээд инглээ. За тэгээд дээр онгоцмод. Яа. Энэ ингээд нөгөө газын бүлүүр пүршний хамт. За энэ бүлүүрийн гадна одоо хүрээ гэх юм уу. Тийм юм байна. Ерөөсөө ингээд одоо буу ингээд задарч байгаа. За энэ нэг давуу тал нь энэний нөгөө газын хийн үйлчлэлийг тохируулж болдог. Нөгөө тааруул сумнаас хамаарна. Тийм бас цаг агараад цагаараас энэ нөхцлөөсөө хамаарна. Халуун нөхцөлд яах хэрэгтэй, чигтэй нөхцөлд яах хэрэгтэй. Бас ингэж тааруулах тийм боломжтой байдаг. За яг энэ СВД 40 одоо яг энэ автомат ажиллагааны энэ газын энэ систем бол хамгийн шилдэг гэж тооцогддог. Энийг маш олон буунд дуурайсан байдаг. Америкийн Браунинг гэдэг. За Америкийн M40 гээд M42 гээд бас юм юу гэдэг шүү дээ. Автомат винтоп байдаг. Тэрэнд бол бүр яг энийг бол яг энэгээр нь хуулаад хийсэн байдаг. За Израилийн бас буунд байна. За Испани бас нэг буунд. Ер нь бол энийг бол яг энэ газын энэ системийг бол маш олон улс орнууд дуурайсан. Энэ одоо ингээ СВД-ний одоо тийм ингээд үзэхээр СВД л байгаа шүү дээ. Тийм юм байна. СВД чинь ингээ бодгатай шүү дээ. Детал нь өөр болохоос биш. СВД бас л яг ийм шилбэтэй. Тэгэл бас яг энэ бүлүүртэйгээ тий бас буцаах бүрштэй яг ийм л байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан байгаа даа. Тийм байна. Тэгээд ингээ үзэхлээр маш энгийн тий цэвэрлэгээ яхад бол ингээ одоо ингээ харахад бол маш энгийн л байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед тэгэд тэр чи аргагүй нөгөө тэр ажилч нараас найрам чинь баахан цэрэг татдаг. Тэнд чинь бичиг өсөхгүй хүн байна. Зөндөө тий баруун зүүн ялгахгүй нь зөндөө очсон. Тэр чинь ийм юм зааж өгсөөс. Ийм зааснаас нөгөө гуулдаг замыг татчих нь хамаагүй юу болох гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Ерөнхийдөө бол нэг ийм л юу байгаа даа. Задаргаа үйлчилгээ хийхэд бол одоо харахад бол тийм яхтар хүнд үл юм бол байхгүй гэж би хардаг. Гэхдээ тухайн үед бол одоо армийн анги салбарын дараа захирагчдаар энэ яахгүй байна. Нөгөө заагаас сурахгүй байхгүй. Тийм. Тэгээд болохгүй байна. Энийг солино гэдэг тийм юу явагдаад өнгөрсөн байдаг. За буцаах сурах. За тэгээд одоо энэ жишээ нь замгийн аравны энэ бариул нүхтэй байгаа шүү дээ тий. Тэгээд энэ яах гэж ийсэн энэ гоё сайхандаа ч юм уу юунтаа биш. Энэ зүгээр л ингэж хийгээд замыг татхад тий. Нөгөө нэг ялангуяа орос хэрэгч одоо өвлийн зузаан хуруутай байлээ гэж байна шүү дээ. Ганц хуурны тий. Гогтардаг. Тэгээд тийм нөхөр одоо энийг ингээд татхад замыг татхад аюу өвтэйхэн байлах үүднээс ингэж хийгдэж зохиогдсон байдаг. Би бас энийг яагаад ингээд нүхтэй хийцэн гэж яасан сүүлд нь уншаад үзчихсэн. Тэрэг дайчны дуртгал юмнаас үзэж байхад яг тийм юм байл. Энэ бол чи манайхны нөгөө зөв үйлдэлээс тусламжаар очисон тэр зузаан хий бэлий тэр ганц тийм шүү дээ. Тэр чинь ингээд татвар хэцүү л байгаа шүү дээ. Тэгээ манайхны нөгөө бослогоо тусламжаар өгсөн тийм юмуд. Тэгээ тэрс бас агуул байсан юм шиг байна тийм. Сая Путин ирээд бас яалч дурдж л хэлээ шүү дээ. Үнэхээр одоо бидэнд ингээд тусалсан шүү. Тэрийг бид нар санаж явдаг шүү гэж. Гэхдээ бас тэгж хэлж байна. За энэ дараа. За. За тэгвэл огсроо дээ тий. За тэгээ огсроо. Тэгээд за харааны самбар бол энэ 1500 үлдэр тавилттай байна. Тийм. Урагшин түлхээд тий. За 1500 дээр тавиад буудаад юм онох үгүй бол хийж мэдчихсэн шүү дээ. За гэхдээ энд бол за 800 бол ил хараагаар буудаад юм онжих бол мэднэ. Тийм. Тэгвэл хоёр удаа засвар игээл онж илээ. Тэгэхээр тэр бол үнэхээр бас л энэ бууны хин онжих юм. Тийм хэн буудаж байгаа нь одоо манай Наранбаатар буудаж байгаа шүү дээ. Тэгвэл тэр чинь угаасаа тэгнэ. Тийм тэр чинь тэгж бууддаг хүн гээ. Тийм. Би нэг бууга авчиад урагшаа очиж нэг буудаж үзгээд очиад нараа үзэнгөтөд буудажсэн. Тэгэхээр 800 байгаа гонгийг манай хоёр засвар игээл дан хэл гэж хэлсэн шүү дээ. Тийм тэр чинь яах. Тэгэхээр бас гоё л байгаа байхгүй. Тийм. Яа. Тэгээ нэг замгийн гол төмрийн замаг төгжөлтийн замгийн доош уналтаар төгжигддэг. Одоо нөгөө яг урд байралтай очихлоор замаг доош орч. Тийм доошоо ингэж гарч иж буцаах гол төмрөө төгжигдэж байна. Тэгээд энд үйлчлэхэд өөрөө буцаж дээшээ замгийн арааманд үйлчлэгдэхэд юус гараа татхад яахгүй бол. Тийм. Тэгээд одоо нэг төрүүчих чинь энэ байхад байгаа байхгүй тий. Ингээд очиад
Юунд бол ямарч аюулгүй байлгаа. Тий. Бас нэг асуусан. Одоо чи нэг цэрэгт энэ боё профессор нөгөө сум галт хэрэглэн хичнээн сумтай хаа. Яг энэ эсвэдэд. За яг нэг цэрэгт бол ийм 10 сууны магазин 6. За тэгээд одоо нэг өөргөч Аранзд Арамз гэд манайхан нэрлэдэг 120 сум байдаг. Ингээд 180 сумны компьютер боё комплекттэй явдаг байсан байдаг. За тэгээд энэний нөгөө сумлгаа бас давуул да. Ингэчээд одоо хавчаартаа сум тий. Гэтэ энэний энэ Орос хавчаарны бас нэг юм юу байдаг тий. Энэ паз их нарийнхан тэгээ энэ лүү ингэж бас одоо яг дайны нөхцөлд эднэр бол тий. Нэлээд тийм дадлага хэрэгтэй. За тэгээ энийг заавал ингэж аавна. Тэгээ дараачих нь бас дахиад яг энэ паз руу ингэ нарийн орж ээж. Яа тэгээд одоо ингээд одоо буудлага үлдэх үү. Өөрөөр хэлбэл заавал магазиндаа сумлаагүй бэлэн 6 сум магазинч сум дууслаа гэхэд хажууд нь хавчаартаа сумаар шууд хурдан сэнгэлэх болох тийм байх нь байна. Бас ийм зүгээр дан магазинаа бас юугаар хавчаараа хийж болох нь. За тэгээд нөгөө тал нь энэний шууд 10-аар сумлагдж байгаа учраас буудлагын хурд бол мэдээж ойлгомжтой болж байгаа байхгүй тийм. За. Тэгээ бас энэ би нэг сонсчихсан. Одоо энэ чинь нөгөө Людмила Павличенко гэдэг нөгөө Орсын нэг эмэгтэй мэрэгэн буудагч тийм. Тэрний одоо хүмүүс бас киног нь үзсэн байж магадгүй хэ. Тийм тэгээ одоо энэ Орсын мэрэгэн буучтын дунд бол энэ их юу байсан. За тэгээд нөгөө нэг хордон зүуд группүүд байна шүү дээ. Тэд нар бол бүр Мошины Винтовоос илүү энийг авч явах. Одоо нөгөө зэвсгийн жагсаалтанда дандаа эсвэдэд төч оруулдаг байсан. Яагаад тэгэхээр эн чинь дуран тавьчихлаараа холын мэрэгэн буудагч болчихно. За тэгээд бас холын зайд ил гаргаж буудаж. За ойрын зайд яг тулахад Винтов бол нэг дараа дахиад замаг татлаа шүү. Тэгэхэд энэ яг тулгарсан үед бол бас 10 сум дараа гаргачих боломжтой учраас тийм хорлон зүуд группүүд дайсны ард тал руу явж байгаа юм одоо бүгд эсвэдэд төчтэй явах хэрэгцэл байсан. За түрүүний ярьдаг нөө Павличенко гэдэг одоо Орсын мэрэгэн бууч эмэгтэй. Тэгээд тэр чинь нөө нэг алдарт Жапоны нэрнжид 25 дугаар буудлагын телевизийн мэрэгэн бууч шүү дээ. Одоо Кремд байлдажсэн тийм өмнө. Тийм. Тэгээд тэр бол тэр эмэгтэй энэгээр бол одоо яг кинон дээр гардаг үнэн юм билээ л дээ. Хоёр нэвтрэх сумаараа дайсны танкын механик жолоочийг эхлээс сохлоод тэгээд ч танкыг зогссон. Тийм нөгөө танк тэгээд юуг болчихж штэ. Тэгээд боломжтой болохоор нөгөө их бууных нь дуран харааг буудаж нөгөө танкыг тэгж яаж исэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бас мөнхөр сайн мэд. Тэр чинь тэгж буудахын тулд Мошны Винтов нэг бууд цэнгэлчээ буудаа дахиад буудахын орны чинь дараалал тэр одоо хогисон шил рүү хэд буудаж болохоор байгаа. Тийм тэгжээж яг буу тэр шилэг цоолдог штэ. Тэгээ яг тэр нэг шилэн дээр нэг цэгт нэлээ хэд үйлчилж байна. Тэгэхээр хэрвээ гар цэнэгтэй байсан бол тэгж яах нь бол ер нь бол ховор тийм баг. Тэгэхэд энэ бол шууд буудаад явчихдаг. Тэр нэг Людмила Павличенко энэ бууга бариад сонин дээр зураг авахулсан болохоор тэр нэг энэ буцаад энэ буугаас дэлгэрүүлсэн гэдэг модонд оруулсан ч гэдэг. Бас нэг тийм юу байсан тий. Нөгөө талдаа тэр чинь нөгөө эхний тулаанда дайсны 10 идэг билүү дээ тий. Ердийн Мошины Винтовоор устгаад тэгээд тэр одоо армийн командлагч нь билүү одоо өндрөөр үнэлээд тэгээд энэ буугаар шагнасан байдаг шүү дээ. Тий. Тэгээд нөгөө эмэгтэй ч одоо энийг жинхэнэ өөрийн болгож аваад эзэмшээ. Тэгээд одоо тэр алдартай 200 хэдэн дайс устгасан гэдэг лөө. Тий нэг тоон байдаг юм аа. Интернетээр манайхан бас олдоод үзчих واخ уу. Тэгээд бас нэг хэлэх нь Оросынх нэг герман зэргүүдээ нөгөө ярьдаг Оросуудыг нөгөө хар хөхөл гэж ярьдаг шүү дээ. Нөгөө Тэнгисийн зэргийнхэн тий. Тэр энийг жадаа нухсарцсан нэг зураг мөрөгтэй тий. Энийг тэнгисийн зэргийг их барьдаг байсан гэдэг нь бичсэн байсан яа. Тийм. Ер нь бол одоо яг тийм шугамын ангиудаас илүүтэйгээр одоо тэнгисийн зэргийнхэн гэдэг юм уу тий. Хорон сууд групп хүүд гэдэг юм уу. Энэ бол айгүй дуртай. Тийм яг тийм
яг нөө үүрэг чиглэлийн хувьд бол энэ бол одоо яаж ч удсан сольшгүй буу байхгүй юу. Зүгээр яг энэ нийтлэг энэ шугамын ангид очихлаараа энэ унцаад исэн болохоос шүү дээ. За тэгээд энэ урдталтаа одоо нэг компенсатор бид нар яадаг дүүл намсгах шүү дээ. Тий. За энэ тэгээд үнэхээр дүүл намсгах гэсэн шөнийн юунд бол энэ бараг харагдахгүй юм билээ шүү дээ. Нөгөө бооны дүүл. Тэгээ ер нь бол дуунд гайгаа болохоос яг хаанаас үг гэдэг нь бол үнэхээр мэддэхгүй юм билээ. Тэр бол үнэхээр айхтар зөв хийгдсэн тийм эд байдгийн байна гэж харсан. Энэ хамаагүй нэг Орос Мосын бинтоос хамаагүй л гараад байгаа байхгүй. Чи одоо энэ сүмбэн хүртэл юм. Тий. Ингэж унахгүй байлгаар жийж. Тэгээ одоо энийг жадтаа болчвол одоо тэгээ дагалдахын олчвол энэ ингээл төгс болох гэдэг байгаа шүү дээ. Тий. За тэгж жагаад энэний өөрийн хотхон жадыг олж авна да. Тэгээ нэг дагалдах нь гээд энэний өөрийн бас нэг юу байдаг. За тийм тэгээ хийцэн байхад энэ бол одоо бүтэн болох гэдэг. Бүтэн болох гэдэг. Тэгээ энэний нөгөө дуран тавьсан хөлбөрийн дурангийн харах. Дуран заачдаг. Тэгээд мэрэгэн бус дээр энэ токер өөрөө энэ буунда зориулж энэ суур хийсэн байдаг. Энэ дуран бол одоо нөгөө нэг ПО шүү дээ. Прицел универсальны эсвэл универсальны ч гэдэг, укаровочны ч гэдэг. За энэ дуран болохоор өөрөө нөгөө ПЕ гэдэг дуран байсан шүү дээ. Прицел Егорова гэж. Тэрний богиносгосон хөлбөр баг. Тэр чинь одоо баг уртаашаа дахиад 18 10.8 мм урт гэлүүд энэс. Дахиад чинь баг нэлээд урт бол. Тийм. Бүр 10.8 см гэж байгаа байхгүй. Тэгээ тийм урт байсан. За тэр дуран болохоор өөрөө Германы дурангийн хөлбөр. Оросууд 34 он тэр үйлдвэрийн патентыг хөдөлж аваад бүр Оросод үйлдвэрлэж ирсэн юм байна. Бүр Герман дуран. Тэрнээс шууд нөгөө өөртөө бол байгаа. Тийм. Тэгээд тэр үчи одоо Орос Герман хоёр жигтэйхэн найзууд байсан шүү дээ. Тийм. Тэгээ Германчууд байхад нэлээд тийм холын бодлоготой байсан байгаа юм л да. Версалийн гэрээнд ороод аягүй хоригт орцсон. Тийм. Тэнгүүт нь өөрийнх нь зэвсгийн үйлдвэр янз янзын туршилт юмнуудыг болохоор тэр хориг ороогүй чинь Оросод аягүй байлуулж ирсэн. Тийм. Тэгээд тэнд нөгөө туршилтуудаа хийж эхний юмнуудаа гаргаж авчихсан. Онгоцнууд нь байна, танкууд байна, их буунууд байна. Тийм байсан байгаа байхгүй юу. Тэгээд зарим юмнууд нэг яг дайны үед Германы одоо зэвсгийн нийтийг адилхан байгаад байдаг. Тэгээд Оросууд Германаас олдсон юм уу, Герман Оросоос олдсон юм гэмээр. Гэтэл тэр үеийн л юм байлээ л дээ. За тэгээд энэ өөрөө Токеровын өөрөө зохиосон. За тэгээд эндээ голдон хүрээ хараам дээр ийм юу хийж өгөөд хууль гаргаж өгөөд дуран ингээд. За тэгээд ийм түгжигчээр түгжигдээд. За ингээд одоо ерөнхийдөө юу болж байгаа. За энэ хараа энэ дурангийн суурийн нэг давуу тал нь ил хараа бодож болно тий. Эдгээр дуран тавьсан ч гэсэн ил хараагаараа бодож. Тийм одоо ил хараа гэж байгаа дээ тий. Тэгэхээр магадгүй тулааны үед тийм. Дуран гэмтэх юм бол тий. Тийм дуран одоо гэмтэж болно, тусгал алдаж болно шүү дээ. За тэгин бол одоо энийг шууд ил хараагаар буудаад явах бүрэн боломжийг хангаж өгснөөр энэ токеровын суурь бол алдартай байл л дээ. Тийм ээ. Энэ бас дээр эндээсээ нэг сумлахад тийм эндээгээ сумлахад одоо нөгөө буудлага үлдэхэд ямар ч асуудалгүй болгож байгаа байхгүй юу. Одоо жишээ нь эн чинь магазин сум дууслаа гэхэд очиод ингээ гацчихж байгаа шүү дээ. Тийм. Нөгөө юм өөрөө ингээ гацчихж байгаа. За сумлаараа гэсний дохой нөгөө тал. Тэгэхэд одоо нөгөө 10 сумтай яг нөгөө хавчаар ингээд орж байгаа байхгүй тийм байгаад дуран цадаа болохгүйгээр бүр. Тийм. Тэгэхээр сумлахад одоо юу ихэд энэ бол давуу байдлыг бий болгосон гэж хэлж байгаа. Одоо ингээд харах юм бол нөгөө тэр Людмила Богдчангийн зураг шиг л болох нь шүү дээ ингээд харж байгаа. Камнем лежать или гореть звездой. Тэгээ энэ буун дээр дахиад нэг юм энэ гал хамаалагч айгүй энгийн боловч маш сайн тий энэ дээр шууд ингээд гохыг ингээд хойш сойдож байгаа байхгүй ямар ч хөдөлгөөн болгож байгаа. Тэгээд энэ тухайн үеийн нөхцөл байдлаар тий баруунд дарж болно, зүүнд дарж болно. Тэр хүний цолгон хүн бол нөгөө тийшин дарна, баруун одоо юутай хүн бол нөгөө тал руугаа дарах чинь тий. Нөгөөдг нь нэг нь автоматын галт нэгийн галтай гэдэг ба шүү дээ. Уг нь бол тийм байшин тий. Тэгээд ийм юутаагаар нэгц энэ гал бол гал хамаалагчийн хувьд бол үнэхээр шилдэг гэж би бол боддог. Маш энгийн тэгээд практичны явахгүй. Тэ? Одоо чинь АК-ны гал хамаалагчтай тэр заавал ингэж тэгээд би сонсогч явахдаа гар мараа их авчихсан тэ. Ер нь гараа их авдаг штэ. Тэ яарсан хурдан түргэн юмд бол. Тийм юу байсан. За ингээд ганахтай баярлалаа. Одоо энэ дугаартаа бид нэр Швед төвч буюу хуучин улаан армийн хэрэгжилж байсан өөрөө зэнийлэгч би топ буюу Самазарадны топ Токер
бүтээгдэж зохион бүтээгчийн зэвсэгтэй танилцлаа. Тэр нь бас иргэн бодогчийн дуран мурантай болохоор бүр гоё юм байна. Тийм одоо наадах нэг гүйцэд хийнэ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэл гүйцэд хийгээд бол тэгэл одоо бас болоогүй л байна л да. Ямар ч юм энэ зууны хандлагын маань нэг даваад л байгаа да. Ерөөсөө бүтэн болох гэж үздэг. Цуглуулгыг бүтэн болох гэж үздэг. Тэгэхээр одоо дурантай болсон байна. Дурантай болсон. Удахгүй жадтай болно. За тэгжээд л юу болно. Энэ зууны миний хийсэн ажил ч одоо энэ буугаад дурантай болголоо шүү дээ. За баярлалаа. Ингээд үзэгчтэй манай дараагийн дугаарыг бас таалан сонирхаарай. Баярлалаа. Монгол улсыг зэвсэгтэй монголчууд л хамгаалж ирсэн. Одоо ч гэсэн хамгаалж байна. Хамгаалсарч байгаа. Тийм учраас бүгдээрээ галт зэвсгийг аюул үгээр чадвартайгаар эзэмшдэг.